нэг ч гэсэн амтныг ингээд мал гэдэг амтныг ингэж хайрлаж өсгөж хамгаалах хэрэгтэй юм аа. Тэгээд одоо ингээд гэртээ орой болохоор ингээд гэртээ орж иж хондын байн дулаахан байлгана гэд ягаад гэвэл жахан биеийн тэнхээр гээд байгаа учраас тэгээ орой ингээд тижилээ идэх гээд тачгинт л одоо унгалдаад дахиад ирдгээ гэж ийм хөрхаараа зүрхэн сартай ийм гүзээ гизэг очтой ийм хурдан удмын одоо төрийн наадам төрүүлэх одоо төл гаргах ийм охин хөөрхөн одоо дааг байна. Одоо шүдэн болж байгаа юм байна. Өнгөрсөн хавар одоо дижилд орж ирсэн байж байгаа. Ээж нь хөлөө гулатгсан. Тэгээ өнчрөөд. Тэгээ бид хэд нэг нэлээд хөөрхөн том гүзээтэй нөхөр байсан. Энийг гүзээ гэж нэр өгөөд. Нэр нь одоо гүзээ гэдэг. Энэ жилийн охин дааг юм. За. Тэгээд яг та адуун дуртай хүн чинь. Тэгээ намар 12 сарын 20 дээр адуун дээр ирсэн чинь гайгүй байжсэн. Зүгээр тарлал явж ирсэн. Тэгээд нэг 6 хоногийн дараагаар яваад ирсэн чинь энэ маань хэвчгэж. Яг очисон өдөр маань хэвтэж таарсан. Тэгээд Пүрүс 41-т ачаал. Тэгээ гэртээ авчирсан да. Тэгээ нөгөө ядарсан мал чинь хамгийн чухал юм чинь дулаан. Тэгээд зүчэнд байхаар одоо юу гэдэг тэр хавьд нэг хүний нүдэн дээр биш учраас өйдөө тэгээд босч чадахгүй тийжилчээд байсан тамираа үндсэн тамираа дастаа тэгээд альчихгүй болоод өгөөд өгнө. Тэгэхээр за боли хэдүүл одоо гэртээ оруулж иргээд. Гэртээ оруулж ирээд одоо эн чинь өөрөө ажтайхан зогсдог болчиход. Тэгээ бас нэг баг зэргийн сахууны бүглаа байсан тэргүүрээ хагараад тэгээ ингээ байж. Энэ охин юм хөрхий тэгээд төрийн наадам төрүүлэх одоо гарах байлгүй ш одоо бодоол байж. Амтан дундаас адуу бас тийм айхтар ухаантай мал л да. Энэ орой ингээл жоохон байж байгаа л оройхон өдрийн цагаар нэг жоохон өлн гайг болчихор нэмнээд гаргаж чана. Тэнгүүт орой гэрийн хөтөнд хангин тал янцгаад дижил идэх цагаа болохоор хангин тал янцгаад тэгээ хаалгаа онголгонд өөрөө ороод ирнэ. Тэгээ орж ирээ дижил идчихэд сайхан хөвтөд өгөн тэгээд. Нөгөө нэг ихээсээ салчаад өнчин болчоо хийж явах та нөгөө нэг айгүй том гидстэй байсан. Тэгээ бид нэр өхөөр гүзээ гэж дууддаг байсан. Тэгээ тийм очтой. Тэгэж дууддаг байсан.